Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэбагтыг Жэйр нутгийг огцруулах саналыг дэмжиж гэсэн томьёолоор санал хураалт явуулна. Санал хураалт. Санал хураалтанд 17 гишүүн оролцож, 8 гишүүн дэмжиж, 9 гишүүн татгалзсан байна. Энэ санал дэмжигдсэнгүй. За төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дүнгээр санал дүгнэлт гарна. Өнөөдөр хурлын дарга захирамж гараад ээлж тус чуулган зарласан байгаа. 15 хоногийн дотор асуудлыг шийдсэн байх ёстой. Байнгын хорогоо 7 хоногийн хугацаанд нь шийдлээ. Одоо дахиад 7 хоногийн хугацаанд багтаагаад Монгол Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлцэж шийдвэрлэн байнгын хороо санал дүгнэлтээ Улсын их хурлд танилцуулна. Хуралдаан дуслаа. Гишүүд баярлалаа.